Байцгаана өдрийн мэнд хүргэе. За та бүхэндээ зориулаад ийм Facebook пэйж, групп, профайл дээр хийгддэг тохиргоонуудын талаар юм цуврал хичээлийг хүргэж байгаа. За одоо ээлжид цуврал хичээл маань групп дээр орж ирж байна. За хэвчлэн бизнесүүдэд тохиолддог тэдний түгээмэл асуудаг асуултууд дээр үндэслээд мөн Facebook-ийн групп дээр байдаг тохиргоонуудын тайлбарыг нэг бүрчлэн хүргэж байгаа. За ингээд ээлжид хичээлтэйгээ танилцъя. Эхний видео хичээл маань Create Event буюу групп дээр хэрхэн арга хэмжээ зохион байгуулах, ивент зохион байгуулахыг гэсэн юм хичээл байгаа. За хичээлийн маань гол хэрэгцээ нь юу гэдэг вэ гэхээр одоо тухайн групп дотор байгаа гишүүдэд зориулаад уулзалт арга хэмжээ зохион байгуулах, за пэнүүдийн уулзалтыг хийх, за магадгүй одоо тухайн групп нь бүтээгдэхүүн үйлчлэгийг борлуулдаг бол бүтээгдэхүүн үйлчлэгээний хямдрал урамшуулал, амтлагаа худалдааны юм арга хэмжээний зохион байгуулах, шинэ бүтээгдэхүүн үйлчлэгээний танилцуулга хийх маягаар одоо группийн гишүүдэд арга хэмжээ зохион байгуулж болно. За үндсэн тохиргооныхоо хуудас руу шилжье. За Facebook групп дээр ивент үүсгэхдээ үндсэн групп руугээ нэвтэрч орно. За группийн хажуугийн хэсгээр ивент гэж байгаа. За мөн энэ хэсгээр одоо ивент үүсгэх гэж байгаа. Ер нь бол ихэвчлэн та бүхэн ивент хэсгийн энэ хэсгээр үүсгээд дараад ивент үүсгэж болно. За энэ дээр create event байна. За ивент хэсгээр хамгийн түрүүнд тухайн арга хэмжээнийг товчд нь илэрхийлэх юм зураг нь танилцуулга байх хэрэгтэй. За тэгээ мэдээж бид нар өөрчлөлт одоо арга хэмжээнийхаа зургийг Photoshop файл дээр бэлдэх ёстой. За жишээ нь багшийн хувьд одоо өөрийнхөө зарладаг хичээлүүдээр одоо жишээ болгоод оруулъя. За одоо ингээ Facebook дээр магадгүй одоо жишээлбэл би энэ тухайн группийн гишүүд дээр одоо Facebook пэйжээ амжилттай удирдах юм онлайн сургалт зохион байгуулах шаардлага гарлаа гэж бодъё. Тэгээд тухайн группт зарласны дараа гишүүд маань одоо эсэх хүсэлтээ өгөөд тухайн онлайн сургалт руу нэвтрээд ороод ирж болно. Эсвэл танхимын сургалтаар тухайн арга хэмжээгээ зохион байгуулж болно. За энэ дээр би тухайн арга хэмжээнийхаа нэрийг бичнэ. За Facebook дээр бизнесээ амжилттай удирдах гэдэг арга хэмжээнийхаа нэрийг бичнэ. За энэ дээр бол тухайн арга хэмжээ маань хаана болох гэж байгаа юм гэдэг талаар байршлаа бичиж оруулна. За ер нь бол хөвчлэн одоо Facebook дээр адрес буюу байршил үүсгэсэн газруудыг илүү шалгаж оруулдаг. За одоо юу гэдгийг за би бүхий өргөн дээр боллоо гээ. За байршлуудаа би өөрөө сонгоод оруулчихна. За энэ дээр нөгөө тухайн арга хэмжээнийхаа тайлбарыг оруулж өгнө. За тухайн тайлбарт нь болохоор хөвчлэн юу гэж болох вэ? Нэгдүгээрт нь болохоор одоо гол арга хэмжээнийхаа зорилгыг бичиж болно. За тэгээд агуулгыг бичиж болно. За гуравдугаарт нь хэн хамрагдах боломжтой вэ гэдгийг бичиж болно. За тэгээд хэдийд хаана тэгээд ерөнхий зохион байгуулагч нь хийн. За тэгээд мөн энэ дээр бас үргэлжлэх хугацааг нь оруулаад өгчнө. За тэгээд миний төлбөр байгаа бол төлбөрөө бичнэ. За тэгээд төлбөр байгаа бол одоо төлбөр шилжүүлэх данс утга дансны нэр бичих шаардлагатай. За тэгээд тухайн арга хэмжээнд одоо эрэхтэй